цээрлэх 8 одоо зүйл байдаг юм байна. Тэрний одоо хамгийн түрүүнд нь бор дарсанд хитрхи их дурлж болохгүй гэж. Одоо Сүхбаатар бол хүүгээ Хонгороо аймагт хүргэж өгчөөд буцаж явах замдаа татарууд айлсан баг шүү дээ. Гэж яг үгдэг юм. Тэгээд тэр чинь нөгөө татарууд нөгөө эртний үсийг санаад Сүхбаатарт хортой бор дарсыг хэлэгчж байгаа шүү дээ. Тэгээд тэрэнд хорлогдоод одоо тэнгэр талж байгаа. Эндээс ингээ үүдхээр бол хэрэглэгүй яг энэ чинь хүн төрлөختөнд хэрэглэх гэж одоо зөв хэрэглэх юм бол бурхны ундаа гэдэг байгаа шүү дээ. Биднээс гэхдээ одоогийн юун дээр зөв хэрэглэж чадж гин үү, хэтрүүлж гин үү, тааруулж гин үү гэдэг л тийм ердөө л тэр байгаа юм. Тэгээд тэр ингээ огт хориг тийм мунаг чим гэж юу аах вэ? Тэгээд тэр бор дарсанд хитрхи дурлах гэж байгаа юм л та. Хэрээс тэр. Ерөөсөө хэрээс юм хитрнэ гэдэг чинь л өөрөө донтолт болчих. эсрэгээр нөлөөлөд. Эсрэг нөлөөлөө. Тоглоом нарганы хувьд бол тоглоом байсан шүү дээ. Даалгавар тоглох, үзэл тоглох юм байсан тий. Тэр шиг ингээл хитрүүлээл тэр мөнгө тоогны өсгөөл тэгэл тэрнээсээ давраад нууцаар тоглох, хин нэгнийг тэрэндээ автуулах, авцалтуулах асуудал яваад ирэхэд тэгэл тэр чинь гэмт хэргийн шин чанартай тоглоо явчих. Бүр хэрээс тэрчиж байгаа. Гэхдээ ерөөсөө хэрэглэнээс давсан шунал гэдэг чинь тэгэл өөрөө хэрэгцээ гэдэг чинь өөрөө шунал болоо явчих. Тий. Ер нь ингээд нуран дээр ч гэсэн яг сунал дээр ингээд зүгээр байж ах чинь тэгээд энэ тухай би одоо хэлэн сая энэ хүн 3 дахь нь бол тэр Монгол эцэг аав хүний нэг болгоомжлог буюу цээрлэх гэдэг байгаа. Болохгүй хэрэгсэд тэгэхээр сол явах хэрэгтэй гэж. Болохгүй хэрэгсэд яс бус юм гэсэн үг шүү дээ. Улс орноо зарж болохгүй, тонон дээрэмдэж болохгүй. Үгүй тийм үгүй юу? Яг үнэ. Өдөө янзын хүчирхийл хийж болохгүй. Хэл хүүгээ ч гэсэн сэнэх. Оо тийм. Тэр үр хүүхдтэй хараад хэлж болохгүй гэдээ байгаа шүү дээ цээрээс нь. Аав юу хатуу биелээ болдог. Болохгүй хэрэг сэтэл ирж байгаа бол эцэг хүнийхээ аав хүнийхээ үүргийг өмөрсөж чинь л гэсэн үг л дээ. Ер нь эцэг хүн гэдэг бол өрх гэрийнхээ үр хүүхдийг бахархлана шүү дээ. Бахархлан дөөрэлнэ. Аав шиг хүн болно гэл аав нь хүртэл эцгийн хүрээгөө газар хүүн хүрдэг юм аа гээл те. Хүүтэй амар хитгэл найдвар өгөөл те. Еврөөгөл аав нь ингэж яваад энэ л хүрлээ. Миний хүү харин аавынхаа бодсныг, сансныг цааш нь өргөжлүүлж тэр хүрээгөө газар хүрдэг унган байгаараа гээл те. Ийм гоё еврөөгөө нэг цог хэмэр үс босд хилдэж ш аав нар. Аав нар нэвтрүүлгийн хамтрагчаар Саппоро шар айраг